өдрийн мэнд хүргэе эрхэм сонсогчдоо ILO Innovative HK Caritas Монгол төрийн бас байгууллагатай хамтран иргэдэд гэр бүлийн хүчирхийллийн гэмтэргийн хохирогч холбогдож болохоос урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор бэлтгэн хүргэж буй подкастын маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаарт гэр бүлийн хүчирхийллийн гэмтэргийн талаар ярилцахаар Ишко, Уранго, Мишка нартай ярилцахаар бэлтгэсэн байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр Монгол улсын шүүхийн 2021 оны эхний хагас жилийн шүүн заслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээнээс үзэхэд за одоо нөгөө гэр бүлийн хүчирхийллийн шүүхийн шийдвэрлүүлсэн хэрэг өмнөх оноохоос 17.3%-аар өссөн үзүүлэлттэй. За мөн гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг маань мөн өмнөх оноос 39%-аар юм өссөн үзүүлэлттэй байгаад байгаа маань. Тэгэхээр бид нар бол нөгөө хүл хоройтой бас энэ төрлийн гэмт хэргийн өсөлтийг нэлээд холбож яриад байгаа шүү дээ. Гэтэл энээс өмнө ч гэсэндээ гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг байсан. Харин нөгөө яг энэ хорионы үед яг иргэд илүү жоохон мэдээлэх тэр үүргээ арай сайн биелүүлсэн гэх юм уу. Тийм ээ гэж харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн талаар та нарын ямар бодолтой байдаг? Юу нь яагаад хүчирхийлэл үйлдэгдээд байна? Яагаад энэ нөгөө хүний нөгөө хамгийн одоо юу гэдэг гэр бүлийн орчин чинь тоон үнэд ингээ хамгийн халуун дулаан байх хэвээр тэр газар штэ. Гэтэл яагаад өөрөө энэ юм айц тавтуулсан юм хүчирхийл үйлдэгдэх юм орчин болж хувираад байгаа бол гэж та нар бодож байна. Одоо хэдлээ ч гэснээр залуу байгаа. Тэгэл нэг гэр бүл зохиогоол ингээл явна штэ. Тэр энэ талаар яг нэг гэр бүлийн хүчирхийлэлт яг өртөж байгаа хүн нас өөрөө айгу өгшүүлдэг юм шиг та санагдаад байдаг. Одоо жишээлбэл гэр бүлийн хүчирхийлүүллээ гэхэд одоо хөршин дуудлага дуудлаа гэд одоо дуудаад одоо авчирлаа гэж ботход одоо тэгэл яг энэ одоо очиод нэг бол гомдлгүй гэдэг ч юм уу. За одоо миний нөхөрл юм чинь, миний аавал юм чинь, миний ах юм чинь гэдэг юм уу. Яг тэгээд гомдлгүйгээд буцаж авдаг. Дахиад тэр хүчирхийлэл нь үлдэгддэг. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг удаа хүчирхийлсэн бол хоёр дахь бол угаасаа байна гэдэг тодорхой. Тийм болохоор тэрийг нэг удаа давтагдангууд нь таслан зогсоох үйл ажиллагаа авах хэрэгтэй байна. Нэг удаа хүчирхийлэл үйлдсэн хүн засрах боломжгүй гэж бодож байна уу? Гэтэ ер нь боломжгүй гэж бодож байна. Тэр хүн тэр хүний яг тэр төрлөх араншин юм шиг санагдаад идэв шүү дээ. Ер нь бол тийм амар хүчирхийлээд тэр хүний биед ингэж амар халтаад байна гэдэг чинь. Гэтэ яг хүчирхийлэл дотроос ол хэлбэртэй дээ шүү дээ. Одоо биеинд нь хүрэх, одоо биеинд нь тохирол учруулах, тэгээд давхар одоо сэтгэл санаа, эдийн засаг гэлээ. Тийм. Тэгэхээр ер нь бол биеинд хүчирхийлэл үлдэж байгаа хүчирхийлэл бол бүр дахиж угаасаа л татагдах байх гэж бодож байна. Тийм шүү дээ. Тэгээд нөгөө нэг угаасаа юу яадаг үстэй гэр бүлийн хүчирхийлэл ч юм уу ямар нэгэн гэмт хэрэг хийсэн үнийг одоо ингээд хориод ч юм уу тусгай нэг сургалтанд суулгадаг шүү дээ. Тусгай сургалтанд суулгангууд тэр хүн нэг одоо нэг ухамсараад ухааруулахын тулд тэр сургалтанд суулгаад тэгээ гаргаж ийна гэдэг нь одоо 7-оос 14 хоног ч юм 14-өөс 30 хоног баримтлалаа гэлдэг дээ шүү дээ. Тэгэхэд яг тэгээ суулгадаг гэж байгаа байхгүй юу. Тэнгүүд тэр хүмүүс яг тэр юмыг ухаарах биш харин бүр илүү нөөник ус сандаг. За энэ намайг тэгээд цагдаад өгцөн. Тийм учраас би энэнд ус санана. Одоо би энийг ингэнч гэдэг ч юм уу арай жоохон муу юм боддог. Тэгээд тэрийгэ бүрлээ өөгшүүлээд за дараа нь одоо гэр бүлийн хүчирхийлүүлдэнгүүтээ тийм баримтлагдаад тэгээд сургалтанд сууж явах явцдаа тэр сургалтандаа биш яг нөөний намайг энэ хүн бариад өгцөндөө гэсэн нэг ухамсар сэтгхүйдээ нүг тэрийгэ боцоор агаад буцаж одоо гэртээ гарна штэ мэдээж гарангууд ахаал тэр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхэлдэг. Тэгэхээр энэ дээр тэр нэг сургалтын юуг нь одоо тийм одоо өөрт нь сайн одоо юу гэмтэй сайн гэж сургах гэхээр чи бас тухайн үеийн нэг ухамсарын асуудлаас шалтгаалаад нэг тийм асуудал нэг шийдэгдэх нэг тийм ингээд баг зэрэг ингээд хэмжигдэхүүнээр байна штэ тий. Тэгэхээр яг л Урангогийн хэлснээр бол угаасаа ахиж л үйлдэгдэх нь бүр тодорхой. Угаасаа яг санаж байгаа болохоор яг тэгж л үзэж байна ер нь бол. Гэтэ бас засраад юу гэдэг тийм гарч байгаа юм бас үгүйсэхгүй л дээ. Ер нь нөгөө нэг ингээ бодохоор хүмүүс анх одоо ингээл хосууд ч юм уу за ер нь гэр бүлийн хүчирхийлэл гэр бүлийн харилцаа хамааралтай хүмүүсийн хооронд л үлдэгч шүү дээ. Тэгэхээр анх бол нэг хүү охин ч юм уу залуу бүсгүй байлаа. Тэгээл нөгөө нэг байхдаа шууд юу гэдэг гэр бүлийн хүчирхийлэгчтэй бол хин ч амьдрч суухыг бол мэдэж өгсөхгүй шүү дээ. Тэгэхээр анх бол хин нь эрэгтэй ч эмэгтэй ч аль тал нь хүчирхийлэгч бол биш байсан байгаа тий. Тэгэхээр үүний хүчирхийлэл
үйлдэх шалтгаан нь юу гэж бодож байна? Юунаас болоод ингэж хүчирхийлэл үйлдэхтэй байна гэж бодож байна? Гэр бүлийн харилцаанд юу нөлөөлж байна гэж та нар тийм. Гэтэ ерөнхийд нь ингээ анзаараад хардалт мөнгөний асуудал арх тийм давхар арх тамхи одоо өөр сөрөг тийм одоо юу гэдэг те сөрөг хэрэглээний хамаарал. Тэгээд бас ерөнхий бодлоо миний бодлоор угийн тэр хүнд одоо синдром ч юм уу сэтгэл зүйн тийм асуудалтай хүн байдаг баг. Яг эдрээс л үүсэж байгаа баг. Гэтэ түрүүн нөгөө Ишкогийн хэлсэн дээр давхаж эхлээд хүний сургалтанд суулгаад томлдог гэдэг тааш тий. Сэтгэл санааны засал тэр чинь. Гэтэ миний бодлоор бол үгүй баг бидний насны нэртэй 20 хэдэн жил ингээд яг тэр сэтгүүрээ амьдэрсэн хүнд тэр нэг сургалт 14 оны сургалт ганц 2 үг хэлээд тэр хүний ухамсартанд төлөж чадахгүй байхгүй юу? Яг хүний суурь хүмүүжил ухамсартанд бүр шингэчихсэн яг тэр бие хүн болчихсон хүн байхгүй юу? Тэгэхээр биднэрт нэг юм хийгээд хэлээд тэр хүн жоохон засрах уугүй юу гэдэг бас мэдгүй. Бас барьцгүй. Яг тэр хүмүүсийг бол яаж бас зөв голдролтод нь оруулт юм баа би мэдэхгүй л дээ. Гэтэ яг үнэхээр засардаг үгүй юм бас чийлж мэдэхгүй яг нөгөө хоёр талтай. Гэтэ ер нь ингээд одоо энэ хүчирхийллийн хэрэгтэй энийг ингээд судлаад ахаар хүчирхийллээс хүчирхийлүүлсэн гэдэг дээ штэ. Тэгэнгүүт тэр хүүхэд одоо тэр хүчирхийлэгч багтаа нэг бол одоо яг юм хүчирхийлэлт байсан ч юм уу нэг бол яг тэрнээсээ ингээд хамгаалаад ийм юм байх ёстой гэж бодоод бас дахиад хүчирхийлүүлдэг гэж бас магадгүй гэж би бодож байна. Тэгэхээр нөгөө нэг гэр бүлийн суурь хүмүүжил ямар байхаас шалтгаалаад нөгөө нэг хүчирхийлэлтэрдэг гэдгсэн шүү дээ. Тэрнтэй адилхан одоо аав нь ч юм уу, ээж нь ч юм уу хин нэг ингээ хүчирхийлдэг, өөрийг нь ингээ зодод зогтдог байсан бол ингэж хүүхдэд зодод зохиж болдсон байна гэл тэр хүн том болчихно. За тэнгуут өөрөө хүүхэд гаргаад аав юм уу ээж болонгуудаа хүүхдэд зохиж одоо энэ чинь тэгэл гэр бүлийн хүчирхийлэл болоод хэлсэн шүү дээ. За тэнгуут дээрээс нь за аав нь ингээл арх угаал ээжийг нь зодоод ч юм уу ямар нэгэн байдлаар ээж нь ч юм уу нэг тийм арх угаал давтаргүй зан гаргаал хүүхдүүдээ нөхөртөө тийм янз бүрийн муухай ашиг гаргаал тэгэл тэгэнгүүт хүүхд нь яг тэрийг хараад энэ ингэж байгаа юм чинь би ч гэсэн ингэж болох юм байна. Гэтэ яг дотор тухайн үед хүүхэд айгаад чигшж байгаа ч гэсэн ухаан санаад нөөний тэр зүйл нүдэнд нь ингээд бүр ингээд тусцсан учраас яг л ингээд бүр мэдэрсэн. Тэгэхээр өөрөө том болоод гэр бүл зохиогоод ирэнгүүт яг энэ үйлдэлээ гэхээр гаргана. Нөө нэг хүүхдүүдийн төлөв эцэг их гээд эцэг ихийгээ л ерөөдөө үйл хөдлөлийн хүртэл дураадаг. Тэгэл одоо ингээд ажиллаж байхад гэх юм бол би ингээд өөрөө дүүтэй. Тэгэл би нэг жоохон муухайш гаргаал янз бүрийн тийм жоохон нэг тийм муухай буруу үг хэлчихэнгүүт манад уу тэрийг ингээд сонсцсон. За би сонсоогүй дээ гэж бодоод л сонсцсон. Дараа нь тэр үгийг хэлээ зогсож байдаг байхгүй юу. Тэгэхээр яалтчгүй тэр хүүхдээ загнахш би өөрийгөө л буруутахаас арга төрөхгүй шүү дээ. Ягаад гэвэл би тийм үг үйлдэл гаргаагүй байсан бол миний дүү тийм үг үйлдэл гаргахгүй байх байсан. Тэгэхээр яг иймэрхүү зүйл дээр анханасаа яг тийм хүчирхийлэл үйлдвэрлэхгүй байл гэж бодож байгаа бол хүүхдийнхаа дэргээд хин нэгний дэргээд одоо бага насны хүүхдүүдийн дэргээд ямар нэгэн тийм зөв зохисгүй тийм буруу үйлдэл хүчирхийллийг үйлдэхгүй л байх юм бол одоо цаашдаа яг энэ гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл багасах байх гэж ерөөд бол бодогдож байна. Нөгөө сая та хоёроос яг асуух гэсэн чинь нэг хариултанд ажиллаж нөгөө хүчирхийллээс хүчирхийлэгч хүчирхийлэгчээс хүчирхийлэгч төрдөг гэд энэ дэр бол та хоёр яг байр суурь нь бол яг төрдгөө гэсэн юм шиг байна. Би болохоор ингэж боддог байхгүй. Нөгөө багтаа одоо эцэгхийн хайр амсаагүйч байдаг юм уу? Зүгээр юм гэр бүлийн хүчирхийлэл өссөн хүүхэд том болоод бас би ийм амьдралыг өөрөө бүтээхгүй дээ гэж бас боддог байж болох байх гэж боддог. Тэгээ эсэргээр бүр илүү гоё би аав ээжээ хайр өсөг эсвэл ингээд юм гоё юм гэр бүлийн халуун дулаан уур амьсгал өсөг юм чи өөрийнхөө гэр бүл өөрийнхөө өөр хүүхдэд хань ижил ийм хандлага бас амсуулахгүй дээ гэдэг үгнээс жоохон хичээдэг ч юм уу. Яг нэг тийм хандлага бас бийж болох байх. Тийм бас тийм хүн бол 50-50%. Тэгэнгүүт болохоор бас амар хайрын төсөөд ингээд аав ээж нь амар дураар нь байлгацсан тий. Одоо юугаарч дутахгүй гизэн хүүхдүүд бас хүчирхийлэгч болох амар магадaltaй байхгүй юу. Яагаад гэвэл одоо ихнэрээж гэх юм уу. Ер нь бол гэр бүлийн хүчирхийлэл гэхээр чинь яг энэ хүрээндээ л автчих болох ихнэр одоо хүүхэд гэж байгаа болохоос ш. Найс нөхд ингээл бүх хүрээлээ хүртэл хүчирхийлдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэнгүүт тэр хүн өөрөө яг тэгээд өөрийнхөө хүслээр байлгах гаддаг. Одоо жишээл би чихэр идэх гэсэн бол заавал чи чихэр идэх ёстой гэдэг ч юм уу те. Яг тийм бас одоо хайранд туссан ч хүчирхийлэгч байж болно. Тий нөө нэг
үйлдэл нь ингээд амар хүчрхийлэл биш юм шиг байна. Нэг үгээрээ нэг амар юм хүн идэд идэг тийм юмнууд идэв штэ. Тэр чинь ч гэсэн бас сэтгэл санаа хүчрхийлэл штэ тий. Ер нь бол тэгэл бас одоо нэг одоо надад яг төрцөн эмэгтэйчүүд дээр амар ажиглагдтiin. Яг ингээл ажил боловсруулалтаа эрхлээл яг нийгмийн харилцаанд ороод явж байгаа эмэгтэй төрлөө. За тэгээд за ядаж багтаал 1 жил гэртээ хүүхдээ хараад сууж хахад одоо ажил их боломжгүй болно шүү дээ. Тэгэнгүүт би бүр энийг амар их уншиж байсан байхгүй юу. Тэгээд тэгэнгүүт нөхөр нь эдийн засгийн дарамтанд амар оролдог. Чи ингээд би мөнгө олоод ирж байгаа юм чинь чи ингээд гэрээ зэвэрлэх хэвээр, хоолой хийх хэвээр, хүүхдээ харах хэвээр гэдэг ч юм уу те. Чи шин хувцас авах болохгүй, чи хумсаад суулж болохгүй, чи нүрээ бодож болохгүй гэл. Яг ингэнгууд нөө эдийн засгаар нь ингээд батцдаг. Тэгээд би бүр яг нэг ийм бүр пост уншиж байгаа байхгүй юу. Дөнгөж төрсөн 3 сартай эмэгтэй найзлаа одоо нөхөр нь одоо болцоонд ураад тэр хоёр хоолцсон гинэ. Тэгээд гисэн чинь нөхөр нь мөнгөтэйгаа хэрнээ их нэрээсээ мөнгө байна уу? Чи талын гарга. Гэ тэг харин би бүр яг энийг уншсан. Тэгчээ би бүр уншчаад хүүе энэ хүн бэ тийм бахтаа би бүр гайхчихсан байхгүй юу. Тэгэхээр ер нь олно штэ эрэгтэй хүн нөгөө эмэгтэй хүнээс одоо илүү юм хүчрхэг байна гэдгээ мэдээд яг тэр талаараа эмэгтэй хүнийг дарамтлж байна гэдэг чинь өөрөө бас гэр бүлийн хүчрхийлэл байхгүй юу. Сэтгэл санаанд амар цохилт идэж штэ. Тийм тэгээд нөгөө нэг ингэдэг гэж байгаа штэ. Эмэгтэй хүн одоо ингээд ажил мэргэжилтэй болоод амар том албан тушаалаад ингээд тушаалтай болчоод за өөрийнхөө яг амьдралыг зохицуулсан ажил аль альнийхаа карьерийг зэрэг хөгөөд явцсан эмэгтэй хүнд нөхөр олддоггүй гинэ. Яагаад гэдгсэн чинь нөгөө нэг эрэгтэй хүмүүс дандаа нөгөө нэг өөрөөсөө жохон тийм дор түвшнийч гэх юм уу арай зинда гэж үсэлж болохгүй. Боловсролын түвшин ч юм уу өөр зарим нэг юм аа тийм. Тийм ямар нэгэн байдлаараа илүү тийм хүмүүстэй ерөөсөө огт харьцаж чаддаггүй. Өөрөөсөө жаахан дор түвшний тийм хүмүүстэй харьцаж тэгж ингэж ирэхэд гэр бүл болох юу их байдаг гинэ. Тэгээ яагаад вэ гэдгсэн чинь ерөөдөө яг тэр аль хэдийн карьерээ хөөцөн аль алхны юунд амьдралдаа яг ингээд шугамдаа орцсон тийм ихтэй хүмүүс ерөөдөө нэг тийм ганцаараа амьдрах юг олоод авцсан, темпийг олоод авцсан. Тэгээ айгуу тийм амар амгалан байдал гэдэг ч юм уу аль алийг ингээд олоод авцсан байдаг болохоор тэгдэг ерөөсөө тийм өөрөөсөө дээд инзааны эмэгтэй хүнтэй харьцдаггүй. Дандаа л доошоогоо харж явж идэг гэсэн тийм ээ. Гэхдээ зарим нь сонсчоод буруугаар ойлгоод уурлаад яваа гэхгүй. Гэтэ нөгөө ийм нэг би саяхан нэг юм уншсан байхгүй юу? Одоо үерхлийн түвшин те одоо ингээд залуу ингээд жоохон багсаа бид чинь ингээд үргэлж нөхөрлж явж байгаа л харь сэтгэлтэй бодлол гэр бүл үүсгэн штэ. Нөгөө үерхлийн түвшинд нөгөө хүний одоо юу гэдгийг нөгөө хүндээ ямар хандж ин гэдгээс нь ирээдүйн хандлагыг тодорхойлох ч юм уу хүчрхийлэгч болж магадгүй юм байна да болохгүй юм байна да гэдэг тэр юм хүн өөр авах боломжтой гэд нэг тийм юм уншижсэн байхгүй. Тэгээ нөгөө манайхан чинь нэг хүнд ингээд сайн болох ч юм уу ингэчгээрээ салж чадхаа байждаг гэл зурлаа л ингээд яваад байдаг. Тэгэхээр хэдүүлээ одоо бас ирээдүйд одоо ингээд гэр бүл үүсгээд ингээд явна. Одоогийн төвшин бол нэг найз залуутай үргэлдэг өгөнтэй ч юм уу ингээд байгаа штэ. Тэгэхээр энэ төвшинд үед ингээд 20 цагтах ч юм уу за нэг тиймэрхүү үйлдэл гардаг штэ. Одоо би нөгөө хосуудын нууч би нэг виз авна гээл нэг тийм ойлголтой штэ. Найздаа гарчаад ирээ, мөрчаад ирээ гээл найз охноос айдаг, найз залуус айдаг ч юм уу. Одоо яг гэр бүл сууж хамтран амьдраагүй байж ш. Тэгэхээр энэ хандлагыг одоо яг юу гэж ойлгох вэ? Та зөв юу гэж хайр уу энэ одоо хаттай халамж уу хүчрхийлэл үү яг юу гэж ойлгох вэ? Тунгийн тааруул бол хайр гэж болно. Тунгаасаа ихтрэх юм бол энэ бол нэр үнэхээр хардалт давхар тэр хүний эрхчлөө боож штэ. Тэр хүний дураараа байх, тэр хүний нийгмийн харилцаанд орох ч юм уу тий найз нөхдөд уулзах ч юм уу тийм эрхчлөө боож болохгүй байхгүй юу? Окей, за яг уу ингээ чи 2 цаг 3 цаг ингээ найзтай гоё байгаарай. Тэг болгоомжтой хараарай гэдэг ч юм уу. Тэр бол зүгээр одоо арай оройтчлоо гадаа юм байгаа юм чи харчих юм уу гэдэг ч юм уу. Тийм үднээс бол зүгээр тэгхгүйгээр чи одоо харь, чи одоо инг бүр зарим асууд бүр амар нөгөө нэг ингээ гарчаад нөгөө нэг хамаагүй ингээл зураг мураг авахулчих болдгоо тий яна харчин мэдчин гээл бүр ингээ нууцаар гараал ч болохгүй штэ хүчрхийл шүү хүмүүс ингээд тэгвэл салаарэ хосуудаа ингэж энэ чинь амар токсик харилцаа үерхэж та тийм үйл гаргаж байгаа бол тэгээд нэг гэрт ороод ямар үйл гарах вэ тэрнээс хийсэн лартмаа хэлээд штэ лартмаа салаарэ нэрээ тэгэл талхайг хөлн дэмжээгүү ч гэсэндээ яг ийм харилцаа чинь ихтэй тусмаа хугацаа явах тусмаа улам ингээл яг гинжинд орсон юм шиг мэдрэмж авна штэ тэрнээсээ гарч чадахгүй хүүг шуухтаа болоо тэгээ салж чадахгүй
Үгүй бас яг надад ч амар буруу байгаа байхгүй. Хүүхэн шугттай болоод салж чадахгүй гэд хүмүүс яг одоо яг бидний үеэс ерөөдөө тийм биш болцсон байгаа байх. Яг биднээс нэг жоохон тийш. Тэгэл ерөөдөө манай одоо 40 50-аад насныхан бол одоо яг л тийм л хийсэн л да. Хүүхдтэй л алцсан юм чинь. За хүүхдээ өнчрүүлэхгүй дээ. Хүүхдээ ингэхгүй дээ. Тэгээ хүүхдээ хойд цгийн нөр үзүүлэхгүй, хойд хийн нөр үзүүлэхгүй гэл аль юм болго ингээл нийлээл автал өөрийгөө зовоогоол шаналуулаад хамаг идсээ ингээл устуулаад тийм байгаа. Харин одоо үед болвол харин жинхэнэ ганц л амьдрын штэ хүн. За мэдээж хэдий үр хүүхдээ бодсон ч гэсэн өөрийгөө бол хизээч хайж болохгүй гэж би бол боддог байхгүй юу. Ямар ч тохиолдолд. Тийм учраас эмэгтэйч вэ, эрэгтэйч вэ ямар нэгэн байдлаар хүчрхийлд өртөж байгаа бол за яг уу нэг энгийн байдлаар хүчрхийлд өртлөө гэж бодъё. Тэнгүүд нэгт эхлээд ярилцаад үзээрэй. Ярилцаад юун яг болохгүй байна, юун дээр болохгүй байна. За мөнгөн дээр болохгүй байна уу? За зан аашин дээрээ болохгүй байна уу? Юу гэдэг те тэрийг эхэлж ярилцаж үзээд тэгээд дараачуудаа ахаад энэ үйлдэл давтах юм бол за нэрээ үнэхээр хоёр тишээ болох ч юм уу те ямар нэгэн байгууллагаар эрх бүхий байгууллагаар шийдүүлдэг ч юм уу тийм байдлаар хандаж үзээрэй гэж хэлмээр. Шууд л бас нэг юуны тухайд хүрээгүй аль альных нь буруу байж байгаа л нэг зүгээр хальтж яхаан түлхсэн ч юм уу тийм байдлаас болоод бас нэг том одоо хизээч эргүүж буцуулахааргүй тийм амар ангал үүсгэгч юм билүү. Тэрийг ээж үзээд за тэгээ бүр үнэхээр айгүй хэцүү үнэхээр ингээл байнга зодож нүдэл дарамтлал аль талаараа боогоолох юм бол тэгээд ер нь өөрийнхөө амьдралыг үүдээ салсан дэр дээ гэхгүй. Тийм миний нүдээр харахад одоо нэг 30 хүртэлх насныхан одоо үерхэд сууд нь штий. Тийм биш болчихсон. Зүгээр уулзаж танилцаад нэг за баг үерсэн юм уу да гэлтэй байж байгаад хүүхдтэй болчихсон штий. Тэгээд суучдаг. Ямар ч нэг тийм гал халуун хайр байхгүй зүгээр л хүүхдтэй болсон чинь суй гэдэг болчихсон. Тэгээд хүүхэд төрөх явцад би бинийхээ аашийг таньж мэдэн тийм эмэгтэй хүн мэдээж жирэмсний хугацаанд ямар аимшигтай өөрчлөгдөв үлээ те. Гормон өөрчлөлт ороод зан аашинд нь ямар өөрчлөлт ордог үлээ. Тэр мэргийг нь одоо мэдгүй байж байгаа юу гэмдээ удаан үерхээгүй удаан уртаа хугацааг хамт туулаагүй Унган ашиг нь мэдгүй гэж. Тийм байж ингээд хүүхдтэй болол нэг зас хуяа гэдэг юм ажирын суудсан. Тэгс чи одоо хоёр талынх нь унган аш суур хүмүүжлэн гарч ирээд би бинийгээ таниад хоорондоо маргалтаад муудалцаад хүүхэд төрхийн даван дээр ч юм уу эсвэл хүүхэд өнгөрч төрөөд л хоёр тишээ болтдог юм. Тэгэл хүүхд амар их гарцсан шүү дээ. Одоо ингээд дан харахад бол ганц бие ээж нар. Тэгээд өөрөө төрхий бас болохгүй болоо салсан байх л та. Зарим нь бол бүр нөө төвчж амьдарч байгаа шүү дээ. Хүүхдээ өнжрүүлэхгүйгээл. Тэгэд яагаад энэнийг холбож ярьж байна гэхээр гал халуун хайраараа уучраагүй учраас суугаагүй учраас гар хөрж байгаа байхгүй юу? Муудалцвал. ер нь бол Хэрэлдэж муудалцвал. Тэгэхээр юу гэж одоо зарим хүмүүс ч болохоор би чамд хайртай ухраас гэж тайлбарлаад байдаг шүү. Хайртайд зодно. Хайргүй зодно зодоход болвол хайр бол хизээж хүчрхийлэлээр бол явахгүй шүү дээ. тийм. Хайртай ч хүчрхийлнэ, хайргүй ч хүчрхийлнэ нэрээ шүү. Тэр чин тэр хүний характер штэ. Тэр хүнд хайртайч тэрийгээ штэ яг нөгөө нэг тэгж инхрийлж илэрхийлэхгүйгээр бас тэгж зодож илэрхийлдэг хүмүүс байна. Тэрнээсээ кайф авдаг хүмүүс байдаг гэж. Тэр чин хайр бол биш байхгүй юу? Тийм хүмүүс Тэр хүний хувьд хайр гэж үү. тэгэн гот яриан дундаа хүчрхийлүүнээс үүсэж гин гот юм байна гэд синдромтой хүмүүс гэд гисэн штэ. Тэгэхээр чамд хайртай одоо хайргүй гэд чамаа хүчрхийлж гэсэн үг биш байхгүй юу? Хайртай ч хүчрхийлнэ, хайргүй ч хүчрхийлнэ. Ер нь Тийм. Хүчрхийлэгчд тэр хүнд хайртай байна уу, хайргүй байна уу те тэгж ялаад салах бол амар хэцүү. За яг хүчрхийлэгчд маань бол гэж шиг хүчрхийлэл үйлдэгч хүн тэ хайртай хайргүйч байд юм хүчрхийлэн үйлдэж байна. Тэгвэл хүчрхийлэлд өртөөд байгаа тэр хохирогч гэх юм яагаад тэгээд төвчээд байгаад байна. Тэр хүн бас хайртай байгаад байна уу? Хайртай ч хайргүйч. Хайргүй болгүй тийм шүү. надад ч хайргүй хоёр талтай юм шиг байна. Ийм байхгүй. Хайртайч тэр хүнийг төвчээд байж байгаа. Та нар болохоор хүүхдтэй олонгууд салж болно гэдэг байгаа штэ. Тэр чинь биш штэ. Ер нь бол салалт гэдэг чинь бол тийм амар юм биш. Одоо бид дөрөв зөөр хүүхдгүй байгаа болохоор окей бид нар нэг хэцүү байл салчнаа. Гэтэ яг цагаад болохоор тэр чинь салалт гэдгийн ард ямар их нийгмийн стресс аавэ. Ямар их тийм нийгмийн одоо юу гэх юм. Одоо
ялгарлан гадуурлал те байгаа вэ гэдгийг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэр ганц би ээж ямар юм тулаад явж байгааг мэдэхгүй. Одоо ганц би аавч байна те. Тэгин гууд тэр хүн трийг үзэхгүй тул төвчээд ханд явж бас болно. Харгуйчсэндээ. Харгуйчсэндээ трийг төвчээд явж болно. Тэгин гууд энэ чинь нөхрийн тал дээр л тэгж гарч байгааз тэгин гууд хүн одоо 18 наснаас доош насны ажил хөдөлмөр эрхэлдэггүй орлогогүй хүн одоо гэр аав ээж нь хүчрхийлсэн чи яах юм? Хаачих юм? Явах газар байхгүй шүү дээ. Харин тэгэл яг наад өгч нь болохоор өөрөө энэ зүйлийг өөгшүүлээд байгаа байхгүй юу? Яг л за ингээл ийм байгаа юм чинь би салахгүй дээ. За ийм байгаа юм чинь тэрэнд мэдэгдэж болохгүй дээ. Гэсээр байгаа л гэр бүлийн хүчрхийл. За тэгээд энэ даамжрсаар байгаа тэр хүний амь насанд төрүүл яах юм? Нэг л удаа ганцхан удаа амьдрах насаа ингээл иймэрхүү байдлаар болоод алдчихна гэхээр дэндүү харамсалтай байгаа зү. Тийм болохоор тэгэл хүчрхийлт нэг өртлөө бол тэгэл тэрийг таслан зогсоох үйл ажиллагаа л авах хэрэгтэй л гэсэн. Тэгээ ер нь гэр бүл болж байгаа, үерхэж байгаа бол тухайн хүний амар сайн таних хэрэгтэй. Тэр үерхлийн явцдаа ер нь их сайн таньж мэдэх хэрэгтэй. Зүгээр нэг гэхдээ хүнийг таних гэдэг айгуу засаарал таних шүү. Нэг яриа байдсан шүү дээ. 40 жил чи түрүү ярьж ирсэн шүү дээ. Нөхөр эхнэр хоёр байжгаад гэрлээд явжгаад эхнэр нь нөхрийгөө тийм хэрэгээр өгцөн гэдэг хүн гайхсан байна гэд ярьж ирсэн да. Тэгэхээр тэр хоёр хүн хэдэн жил амьдарсан бах уу? Тэр хоёр хүн бас л нэг 10 20 жил амьдарсан байгаа да. Тэгэхээр хүнийг таньж мэдэх амар хэцүү шттэ угаасаа. Тийм шүү те. Тэр одоо яах ч ёстой байдгийн гэдэг шиг. Яг хөө тэгээд хүчрхийлэлд өртөхгүй байя гэж бодож ивэл ерөөдөө аль тал нь яг өөрөө бүрэн гүйцэд боловсрох хэрэгтэй. Аль талаас талаас цагтаа гэр бүл болсон. Өөрийнхөө ухаандаач тэр санхүүдээч тэр аль зүйлээ яг л за яг болсон байна да. За одоо яг гэр бүл зохиох болж дээ гэж бодоод нэг зохиох хэрэгтэй. За эсвэл үнэхээр нэг тийм аль тал нь бас нэг тийм сэтгэл дулаахан ч юм уу те ингээл багасаа үерхэж нөхөрлөл зан аашийн мэддэг болцсон. За шууд 1 2 сар болол шууд гэр бүл болол үерхэл нэг гэрт ордог хүмүүс бол байдаг штэ. Тийм биш доор хаяж чадаж 1 2 жилээр те тухайн хүний хараад өөр хүмүүс сонсвол уурал шүү. Яг тийм хоёр биенээ олцсон хүмүүсээс очиж харин олцсон хүмүүсийг бол өгөөсөхгүй л те. Тийм биш те. Джон Леннон. Тэгээ энэ хүчрхийлэлт туртж байгаа хүний мэдсэн бол хамгийн их цагдаадуудаар айл гэж амар хэлмээр байна. Тэгээд одоо нэг хуршин л амар сайн мэдэгдээд ядаж тэр хүчрхийллийг зогсоохгүй бол. Тэгээ яалт ч гэр бүлийн хүчрхийл бас өөр амар хүн сэтвэлтэй яг яах ёстой. Одоо нөгөө гэр бүлийн хүчрхийллийн гэтгсэн чинь түрүү хэдүүлээ нөгөө бас хайлт яриад өнгөрсөн л та хүүхэд айгүйх. Нуусаа яалччгүй хүүхэд айгүйх хогшдог. Тэнгууд аавдаа юм уу ээжтэй юм уу аль нэгэн дээр ингээ үлдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр нийгэм өөрөө амар хүчрхийлэгч болчоод байна. Нийгэм нь өөрөө бараг нөгөө гэр бүлийн хин нэг гишүүнийг нэг хүчрхийлэхээс илүү нийгмийн хүчрхийлэл тухайн хүний сэтгэл санаа бие мах бод бүх зүйлд амар хүчрхийлдэг болсон байна л. Тэгэхээр нөгөө хүүхдээ ингээ өөрөө өсгөө явж байгаа ганц би аавыг нийгэм харахаараа хөрхийдөө энэ залуу гэл хардаг. Харин эмэгтэй хүнийг амар жоохон хүнд хардсан штэ. Айгу жоохон буруутгсан ч үгүй юм. Инээс л болж байгаа. Тийм. Тэгэхээр одоо энэ нэг юм хүүсийн гэх юм уу юм гендрийн бас нэг юм яваад байгаа. Ер нь нийгэм жоохон эмэгтэйчүүдэд жоохон хатуу гэх юм хандаад угаасаа эмэгтэй хүнд амар хэцүү ш. Одоо жишээлбэл ажил ярилцлаганд орох ч юм уу те. Тэгэхээр хэцүү хөлт болох уу? Одоо орой 2 3 жилдээ хөлт болохгүй сте. Үгүй би хүүхдээ болохгүйгээ яаж хийх юм бэ? Тиймстэй эн чинь хүний амьдрал тэр 2 3 жилийн дотор юу ч болох юм. Хүн үнэхээр тий хүүхд олчих юм бол тэгэл тэр хүүхдийг би ингээд цахилтаа ингээд хэлсэн чинь би одоо хүүхдээ болохгүй гэж хэлэхгүй штэ. Тэгэхээр эн чинь одоо айгу хэцүү эмэгтэй хүнээс амар хүчрхийлэл өртдөг байхгүй юу? Энтэй явах болгондоо хүртэл тий. За яаж байгаад. Гэхдээ буусан зүгээр хажуу талаа замын хажуугаар явж байгаа шүглдэл суучих үргээд үг юм үргээд чинь бас бүр тэр өдөржингөө ингээ айц майцтай явчихж байгаа юм чам юм шиг. Би та хэдээс нэг юм сая ярианаас яг жонк гэж гараад ирлээ. Нөгөө нэг одоо юу гэдгийг би хайр за тэр тусмаа гэр бүлийг төлөвлөж яг болдгоо яг яг одоо гэр бүл төлөвлөлт гэж яриа л л. Гэхдээ яг төлөвснөөр яг болох боломж байдгүй. Тийм би 2 жилийн дараа үр хөвгтдээ болно.
5 жилийн дараа би хурмаа хийн гэдэг ч юм уу те яг нэг тийм төлөвлөснөөр болдгоо хэрвээ яг төлөвлөх явцад төлөвлөгөөнөөс гажуул одоо хүн яадаг юм бол тэр талаар юу вэ нэ төсөөлөл гэх юм уу? Би яг төлөвлөгөөр амьдарч байгаа. Би тийм ихтийн төлөвлөгөө гаргах зорилго тавих жоох дургу. Яг үл амар эмзэг учраас бүтэхгүй болвол сэтгэлээр амархан унаад тэг жоохон гутраад идэв. Тэр гэр бүл төлөвлөлт тал дээр та гэр бүлийн төлөвлөлт дээр тэр чин төлөвлөлтгөр асуудал биш ээ. 2 жилийн дараа хүнтэй сүнээс нь 2 жилийн дараа хүн гарч ирэхгүй бол яах юм? 5 жилийн дараа хүүхдтэй болно гэсэн чинь тэр хүн хэрвээ асуудалтай би асуудалтай байвал яах юм? Тэр чинь амар том юм баггүй. Би төлөвлөлт би бол ингэж утсан байхгүй юу? Төлөвлөлт гэхээр мэдээж яг ингээд 2 жилийн дараа хүн олж ирэхгүй бол яах юм гэж тэгсэн шүү дээ тий. Одоо ингээд нэг хүнтэй үерхлээ тэр хүнтэйгээ ингээд үерхэл цаашаа яваалгаа штэ. Тэх хугацаанд яг тэр хүнийг давхар дээрээс нь танина. Тэгэнгүүт за тэгвэл би энэ хүнтэй ийм зүйл ингэж хийнэ гэд нэг төлөвлөгөө гаргах чинь за тэгээд ингээд цаашаага тийм аялалд ингэж явна гэл багаар ингээд төлөвлөдөг чинь өн чи өөрөө яг гэр бүл төлөвлөлтөндөө ороо явчихж байгаа байхгүй юу? Би бол яг тэгж боддог. За тэгээд миний хувьд гэх юм бол за би найз залуутайгаа ингээд оюутан байхтайгаа танилцсан. Тэгээд одоо хүртэл ингээд үерхээ явж байгаа. За тэгэл үерхэж ангуудаа бит хоёрын дунд гэх юм бол мэдээж цаашаага яг юу хийх вэ гэдэг бас хоорондоо ярилцчихсан. За тэдэн жилийн дараа хоёлаа яг тэгье. За хэрвээ тэдэн жилийн дараа хэрвээ тийхгүй болвол тэрэн дээр тийм арга байна гэд яг хөө тэр нөөнийг бүтэхгүй бол яг ийм арга байна гэдэг нөхөөд ингээд орлуулсан. За тэгээд хоёлаа яг тэгээд ингээ шүү. Тийм хүүхэдтэй болноо. Яг хөө тэр нь тэдээс тэдэн жилийн хооронд яг тэр жил гэхгүйгээр яг тийм завсар зай гаргаж өгөөд нэг өөртөө бэлдэх хугацаа гаргаад тиймэрхүү байдлаар л би яг гэр бүл төлөвлөлт гэж ойлгодог байхгүй тэрийг. Тэгэхээр яг миний хувьд гэх юм бол би яг өөртөө тохирсон яг тийм хүнээ олчихсан. За тэгээд гэр бүлээ одоо гэрэлтэй төлөвлөчихсөн. Ингээд цаашаа амьдрахад ирнэ бэлмэнаа гэх. Одоо хоёрын жоохон ондоо хоёр талаас нь ярьж байгаа. Би ганц би хүний үднээс чи хостой хүний үднээс нэгэнд хүнээ олчихсан хүний үднээс ярьж байгаа байхгүй. Би болохоор уучраагүй учраас эзэн очихаа мэдгүй учраас ярьлаа. Сайн ингээд тэр хүнээ олсон гэж ярьж штэ ингээд амар ихтгэлтэй байгаад штэ. Тэгэхээр хүн одоо тэр хүний одоо жишээ юм бол ганц биерч гэх юм одоо гэдэг ингээд үерхэл нэг удаа үерхийгүү байж байгаад нэг хүн амьдрал гарч ирлээ те. Тэгэл хүн нөгөө амар догтлоод тийм мэдрэмж аваагүй удцсан байгаа штэ. Тэгээд айгу сэтгэл санааны байдал ингээ хөөрөөд догтлоод тэгээд тэр ингээд хайр үнэхээр тэр хүн маань юу лээ тэр олсон хүн маань гэдгийг гэж бодох үе биш. Тэгэхээр нөгөө тэр хүнийг яаж таньж яг чи тэр олсон гэж хэлээд байна вэ? Яг энэ дээр ахгүй юу? Яг энэ дээр алддаг ахгүй юу? Яг үнийг хэлэхэд би олцсон. Би угаасаа энэ дээр ингээл амар хартай би гэрлэн гээл тэгэл одоо ишка ярьж штэ. Би төлөвлөсөн бит хоёр болцсон бит хоёр тэрийг нөхцөн. Окей. Та хоёрыг гэрлэх хүртэл би та хоёрыг яг болцсон байна гэж бол харахгүй байхгүй юу? Яг үнийг хэлэхэд тэр чинь нэртэй. Тэр чинь төлөвлөөд ингээд яваад тэр чинь хоёр зам байгаа. Нэг зам окей. За та хоёр ингээ гоё явж болно. Нэг зам салаа зам гэж бас байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энэнд ингэж нүүр бардан байгаа эмэгтэй хүн угаасаа би ингээ гэрлэнэ. Ингээл би болцсон. Одоо дөнгөж бид нар 20 дэх настай залуу хтууд штэ. Тэгэхэд ингээд шууд ингэж шийдэмгий хариулаад ингээ явж байгаа дараа нь ямар хөрөлтэй байх вэ гэдгийг хардаг байхгүй юу? За би яг хүнийг эсэргүүцээ нэг юм хүнийг таних процессын талаар та хэд нэг жоохон гоё яригч. Тийм. Тэр зөв хүнээ яаж таних хэвтэй. Эн чинь бол зөв хүнээ сайн таних, нэгнийгээ сайн ойлголцдог хүнээ сайн ойлгох чинь нөгөө гэр бүлийн хүчрхэл үйлдэхгүй байх хамгийн том суурь нь болчиход байгаа шүү дээ. Гэтэ яг ингээл яг олох мэдрэмж гэж бас байна л да. Ингээ үнэхээр хамт байхад тухтай тий. Ингээд хамгаалагдсан юм шиг байгаад ингээд гоё байдаг. Тэгээд ингээд уурлах үедээ ууралцдаг ч юм уу тий. Ууралсан ч ингээд дараа нь үнэхээр ингээд миний буруу байвал чимээг хөхөн доош харж байгаа миний буруу байсан гэж хэлэх ч юм уу тий. Яг тийм байж болно. Гэхдээ энэ яг хөө тэр үедээ зөв байсан байж болох байхгүй юу? Тэр үедээ зөвхөн байж бас болох. Одоо юу гэх юм? Энэ нэгтэй арай л нэг тийм хүндрээтэй л та. Тэгэхээр зөвхөн олох гэдэг юм байна. зөвхөн хэлж ярьж байсан. Гэтэ энэ бол зөв штэ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдвэрлэхгүй тулд эхлээл яг үндэс суурийн зөв тавьж ижил яг тэр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байх нэг арга юунууд л шүү дээ. Одоо гэтээ би дөрөв үднээс ингээ харахад бол одоо зөв хүнээ олсон. Ирээдүйд яг тэр хүн миний зөв хүн байх уугүй гэдгийг ирээдүйд харагдах юм байна. Тийм, итгэхгүй.
За 5 жилийн өндөрлгөөс харахад Гэ би хүний яг таних гэхээс илүү яг надад яг тийм тухтай мэдрэмж өгч байгаа хүнийг л зөв хүн гэж бодох байхаа. Яг хараад хүнийг яг дүгнэдэн штэ. Надтай байхдаа ямар зан авир гаргаж ийн. Хүмүүсийн дунд надтай яаж харьцаж ийн. Гэрийнхнийхээ хажууд надтай яаж харьцаж ийн. Гэрийнх нь гэр бүлийн уур амьсгал нь ямар байна. Гэр аав ээж хоёр нь ямар хүмүүс вэ? Аав ээж хоёр нь мэдээж бие махбодын төрүүлсэн жидэж ухамсарыг төрүүлээгүй шүү дээ. Гэхдээ хүмүүжлэл ухамсарт нь бүр бараг 70 80 90% нь нөлөөсөн байгаа байхгүй юу? Тийм учраас би яг тэдгэрийг харах байхаа. Яг танин гэхээс илүү би тэднийг нь ажиллаж мэдэх байхаа гэж бодож байна. тэрийг ажиглаа харсан юм уу? Нөхдийнхаа дунд бас ямар байр суурьтай байна те. Ямар төвшөнд үнэлэгддэм бэ гэдгийг нь бас амар харах хэрэгтэй. Нэг тийм доогуур сул тийм жулдаа нэг тийм дөнгөө гарч байгаа юм мэдгүй шүү дээ. Тийм байсан гэсэндээ чамааг амар хайрладаг болох гэж. Тэгэхээр тэр чин цааснаа дахиад нийгэмд чамайг авч явах юм шүү дээ. Ой гэтээ штэ. Амар ингээл ийм жул мул одоо ингээл амар ийм найзад дундаа ингээл нэр үнд муутай энэ төр гэл тэгдэж штэ. Тийм биш хүмүүс тийм байсан хүмүүс том болоод ямар болоо бид нар битггүй штэ. Чамаа бүр одоо яг чиний бид нар яг одоо том болоогүй штэ. Би бол өөрөө том болоогүй гэж бодож байна. Үгүй штэ бид нар чинь дөнгөж одоо карьер руугаа явж байгаа ийм одоо юу хийн сургуулаа болоход бид нар дөнгөж бага анги хүмүүс тахгүй юу? Тэгэл ингээл явах төвшин ингэж ахиасныхан тийм. Одоо ингээл та 2 жилээ ингээл хүлээж байгаа штэ. Одоо ингээд чухал шалгалтаа хүлээгээл ингээл явж байгаа штэ. Тэр ажлынгаа бас ингээл хичээж яваал тэгэнгүүт та 2 жилийн дараа миний амьдрал амар ингээд яг ингээд нэг тодорхой болно гэж бодож байгаа. Жижигс одоо магистраараа сурж байгаа штэ. Тэгэл ч яг магистраараа сураад төгсөнгүүт бас чиний амьдралын төвшин нэг өөр болно гэдэг чи өөрөө мэдчихэж байгаа штэ. Тэр чин бид нэр яг ингээд яг уу том хүн болсон. Гэхдээ одоо карьер те одоо төлөвшөгч юм уу тэр түмэн дээр бол яг том хүн болоогүй байхгүй юу. Тэгэхээр бас хүнийг бас бүр ингээ найз нөхдийн хүрээлт юм уу байгаа гэдэг тэрээр нь бас тэгэж үнэлээд ингэж явна гэдэг бол бас муухайлах нэг найз нөхдийн хүрээлэл болыг тэр нэг 10 жилийн хүүхдүүдийн л тийм гүйлтэй зүйл байх гэж бодчихлээ. Үгүй байхгүй юу. Үнэхээр муу найзтай бол тэр хүн муу хүмүүс байл гэсэн үг. Би өөрөө зүгээр амьдралын жишээгээр хайлъя. Тийм. Над дээр уучраагүй ч гэсэндээ би амар тод харж исэн болохоор яриад байгаа байхгүй юу? Тэгээс сайн найзуудтай бол үнэхээр сайн хүн байж чадна. Хүнийг таныг ивэл найз нөхдийг хараа. Тэрийг хэлээд нь шүү дээ би. Гэхдээ нааг зэрэгтэй даа. Наа чин бас гэхдээ наад тайтай. Найз нь үнэхээр сайн байлаа гэж бодоод тэр хүн бас үнэхээр муу байна. Найз нь мянга сайн байсан ч гэсэн тэр хүмүүч байж болно. Тийм байж болно. Тэгэхээр бол тэгээд хоёр талтай. Зүгээр сайн өөрө хэлж байгаа шүү. Ингээд тэгээд хүн төрснөөс хойш дандаа л бүх зүйлийг л сурж мэдэж боловсарч явдаг болохоор хүнтэй гэрлээд хүнийг танилаач гэсэн бараг тэгээд 60 жил 60 80 жил ер нь хамт амьдарчлаа зарим хүнийхээ зангийн таньаагүй ч гэсэн явж байгаа хүн бийж л байгаа шүү. 55 жил өндөрлгөөс харлаа л гэдэг байгаа шүү. Гэтэ юу штэ. Та сайн хэлээс тээ 2 3 сар уулзаад ингээ сайхан амьдарч байгаа осууд байна гэдэг. Тийм тэрнтэй ч л хэлээ. Тэний тэр хугацаатай бол 5 жил бол өндөрлөг юм да. Тийм. Өндөрлөг байгаа. Гэтэ одоо би нөгөө хэдлээ сая одоо юу гэдэг яг юм хэдлээ нөгөө 20 идэх настай яг одоо бид хэдийн яг гэр бүл төлөвлөлтч гэдэг юм уу яг энэ гэр бүлийн харилцаа чинь одоо тусдаа ингээд нэг дөрвөн том гэр бүл байх нь шүү дээ. Энэ бид дөрвөн гэр бүл амар гоё байх нь цаашаа бидний үр хүүхдүүд ч гэсэн дагаад ингээд нөгөө гэр бүлийн суурь хүмүүжлээрээ шалтгаалаад ингээд маш гоё хүчрхийлэхгүй халуун талаа аим гоё гэр бүл үүсэх бид нар өөрсдөө үндсэн байгаа байхгүй. Тийм болохоор ирээдүйд гэдэг юм уу одоо мэдээж ирээдүйл юм байна л да. Нөгөө гэр бүл ингээд гэр бүлийн амьдрал үүсгээд явахаар та хэд одоо ер нь юм ямар гэр бүлийг ингээд зохицлоо ч гэдэг юм уу мэдээж ингээд нэг муудах сайдах тийм юм гарна штэ нэг тийм ямар гэр ирээдүйд та нарын зохиох гэр бүл ямар байгаасаа гэж үздэг вэ тэр үед тэр хүчирхийлэл гэдэг зүйл танай гэр бүлийн хаалгыг тогшоход за одоо яг ямарваа нэгэн байдлаар тогшоход та хэд яаж хүлээж авъя яаж шийдвэрлэе ч гэдэг юм уу тийм тийж боддог бай. Бүгд л одоо амар ингээл гоё амьдрал өрөөдтэй шүү дээ. Тийм. Тэгэнгүүт би болохоор тийм амар баян сэтгэл мөр тийм амар тийм амьдрал бол хүсдэг. Тэгэнгүүт зүгээр ядаж миний нөхөр одоо ядаж хүүхдийн минь хажууд те
хэрүүл ингэж би ууралсан ч намайг харагдаад авдаг те. Тэр хэрүүлийг хүүхдээ хажууд үргэлжлүүлдэхгүй байгаасаа л гэж би амар хүсдэг. Тэр одоо юу гэх юм бит хоёр л ойлголцчих юм дээр заавал хүүхдээ хажууд ойрлж чарлал ингээл байдаг хосууд байдэн штэ. Стоо ингээд та нар аавыгаа хармаар, ээжигээ хармаар гэл тэр бол надад амар би багтаа ингээд би өөрөө гэр бүлийн одоо юм хэрүүлээр сонсож байгаагүй байхгүй юм аав ээж нарын хэрүүл. Тэгээд ингэнгууд би одоо ингээд годомжинд хүртэл ингээл хэрэлдээл хүүхдүүдийн хажууд хэрэлж байгаа юм сарал би бүр гэж боддоо штэ. Ямар ингээл ядаж хүүхдүүдийнхаа хажууд ингээд надтай маргалцдаггүй байгаасаа л гэж би боддоо. Яг го байнга ингээл намайг аргахдах биш. Хаяа ингээд би зэмлүүлэх шаардлага гарна штэ. Тэсэндээ хүүхдүүдийн минь хажууд л тэгдэг байгаасаа л гэж би боддог. Миний хувьд гэх юм бол бас л яг хэлсэн ямар ч тохиолдолд нэг тийм эд хөрөнгө хардаг тийм биш. Зүгээр л яг аль талтай нэг тийм амар ад жаргалтай. Зөв ерөөхдөө миний яг тийм хувийн тийм үзэл бодол ихээр л ямар ч үсэн би зүгээр өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд ад жаргалтай амьдрахыг хүсдэг байхгүй юу? Тэр нь л би ганцаар амьдрах учраас би ч гэсэн өөрөө бас нэг тийм кафег мэдрэх хэрэгтэй шүү дээ. Ер нь бол тийм учраас би тийм ад жаргалтай байхыг айгүй хүсдэг. Ямар ч тохиолдолд ингээ стрессийг ерөөсөө огт хүсдэггүй байхгүй юу? Тэгэл ингээл стресс нь гэдэг ч юм уу тийм л нэ өөрийн нэг тийм арга цагаад гаргацдаг. Тэгэхээр яг ингээд би яг багасаа тэгж боддог гэсэн. Яг аав шиг хүнтэй би гэрлэндээ. Ахаа би яг аав шиг хүнтэй аав шиг яг тийм сайхан сэтгэлтэй тийм хүнтэй ах шиг бас манай нэг ах байдаг байхгүй. Тэр бас үнэхээр нэрээ жинхэнэ кул гэдэг юм. Яг ах шиг аав шиг яг энэ хоёрын нийлбэр болсон тийм хүнтэй л би гэрлэндээ гэж би боддог гэсэн аахгүй учрандаа гээд тэгээд ингээд яг найз залуутайгаа яг ингээд нэгдүгээр курс ороод шууд танилцж байгаа шүү дээ. Тэр чинь нэг ангид ороод ингээд тэгэл ерөөхдөө ингээд ажиллаж эхэлсэн байхгүй юу. Тэгэл яалч юу яг манай аавын яг зан аран шим яг тэр чигтээ. Тэгэл манай ахын гаргадаг тэр нэр сэтгэл халамж маламж тэр их нэртэй тавьдаг халамж маламж бүр яг тэгэл за яг л энэ хүн л юм байна даа л гэж боддог байсан. Тэгэл ялч юу тэгэл болгоцсон л таа гэхгүй. Тэгээд яг ямар ч тохиолдолд намайг хайрладаг. Тэгээ миний буруу байлаа гэхэд хүний хажууд чиний буруу гэж хэлдэггүй. Зүгээр яг тусад нь очичоод тэрнээр чи тэгсэн шүү. Ийм байсан шүү гэдэг зүгээр нэг энгийнээр ингэ тайлбарлаж чаддаг. Ерөөсөө огт ууралдаггүй. Тийм л байх юм бол миний гэр бүлийн хүчрхийл гэдэг зүйл байхгүй байх байхаа л гэж би бодож байна. Миний хувьд бол би яг өөрийнхөө одоо байгаа гэр бүл шиг л гэр бүлтэй баймаар. Яг миний халамжтай сайхан нөмөр нөлөг болдог аав шиг хүн миний нөхөр. Сайхан ааштай илгэмсэг хоолоосаа хийдэг хинэр нь би өөрөө манай ээж шиг. Тэгээд хөрхөн хүүхдүүдтэй тийм сайхан дулаахан гэр бүлийг өстэй би өөрөө амар нэг тийм ялганцэг дулаахан бүр хайрын бэлгэж өссөн байхгүй юу? Тийм учраас би яг тийм л юм хүсдэг байхaltaа би яг ишгоо шиг аавтаа хүнтэй санаж боддог байхгүй юу? Манай аавтантаас асууж ирсэн. Миний охин одоо жоохон хүн үнтэй уулзаж муулцгнаас нь болоогүй юу гэдгсэн чинь тань шиг хүн алдахгүй байна гэж би хариулжсэн байхгүй юу. Тэрийг манай аав жоохон халанцах үедээ бүр найзуудынхаа хажууд бахархууштай ярьж байлээ баш. Хөөхөн санагдсан юм шиг байлээ. Тэг яг л тийм гоё гэр бүл дулаахан. Одоо тэгэхээр та хоёр ийм гэр бүлийн ийм халуун дулаанд гэх юм ийм суур хүчрхийлэхгүй ийм одоо юу гэдэг гэр бүлийн хүмүүжлэлтэй байгаа учраас ирээдүйд өөрсдөө ч гэсэн ийм хүчрхийллийн талаар яг төсөөлөгдөхгүй байгаа гэдэг. Тэгэхээр яг нэг тийм гоё гэр бүлийн үндэс суурь нь ингээ болоод явах чадхтай айлт шиг байгаад байгаа юм. Нэр тийм би сая яг бид гурав яг хүчрхийл хаалга тогшоход яах вэ гэдэг үүднээс огт хариулсан юм шүү. Тийм. Яг тэр мэдрээгүй байгаа учраас гэж би яг хэлсэн шүү дээ. Ойлголцноо гэж. Ойлголцоо хэлчих байх та. Нөгөө одоо энийг яг асуугаал тэгэл подкаст өндөрлөе гэж бодож байна. Нөгөө гэр бүлийн харилцаанд татаад нөгөө уламжлалт хандлага гэх юм уу за тэрийг юу гэж ойлгохдоо жишээлбэл нөгөө хүүхд хүмүүжүүлэх арга гэдэг чинь сурам төлөөний бүс гээл. Тэр бол амар санагдсан. Тэгээд мэдхгүй маа. Тэгээ нөгөө нэг юу яадаг шүү дээ. Одоо яг нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдийг хичээлийн зааж өгөхөр яалч вэ алдчих гад байна. Яг ерөөдөө тийм сурам бүс гэдэг зүйл бол сурам бүс бол арай л хитрхи. За яг хөө зүгээр нэг
аавдаа нэг ганц зохиулдаг ч юм уу. Гэтэ тэр зохиулна гэдэг чинь яг хэл шүү. яг өвний хэлэхэд нэг тийм амар тийм хацар нүүрлүү ингээл нэг алгадаал тасны сэтлэхгүй штэ. Чи яаж байгаа юм чи гээл манаа бол яаж байгаа юм чи гээл намайг ингээл нуруунд дээр нэг зохин заяа. Тэр зохин зохиол биш нөөний зүгээр нэг хайлт нэг хүрээд нэг шүргдэг штэ тий. Яг тийм зүйл. Тэгэхэд тэр хүн болохгүй мана гэд нэг ойлгоод авцсан. Эсвэл чи тгийж болохгүй шүү гэдгийг загиндаг биш, ивэр хэлдэг. Тийм байх хэвээр. За тэгэнгүүт дээрэс нь суур хүмүүжлэр нөө нэг юу ягаал хүүхдүүдэд тэгж зодохгүй бол юу яахгүй болохгүй. Тэгж болохгүй. Энэ бол надад амар буруу юм шиг санагддаг байхгүй. Яг за яг тухайн дээр үед тэгэхээр бас танилах бах та. Энэр яалтчгүй ингээд манай аав ээж хоёрын баг насын ингээ харьцуулаад харахад юм бол ерөөдөө сурам хүстэй найзлал шүү, юм хүстэй найзлал шүү гэж аав ээж нь бол тэгжсэн. Гэтэ тэр нь яг одоо манай аав ээжийг ингээ харахад хизээж буруутсан юм шиг бол харагддаггүй байхгүй юу. Гэтэ яг одоо яг миний нүднээс гэх юм уу тийм зүйл бол ягаад ч байж болохгүй юм шиг санагддаг. Яагаад гэх юм бол яг тухайн үед ингээд ямар ч тийм телевиз, радиоч гэх юм уу юм одоо нэг тийм сошиал орчин ерөөсө бүрдээгүй ямар нэгэн зүйлийг мэддэггүй байсан. Тийм болохоор одоо тэр хүүхдүүд чинь биднээс илүү яг тийм зүйлийг мэддэг штэ. Одоо инхээр ийм юм болох юм байна гэдэг бүр илүү нэг тусгална, эцэг их нь бүр тусгална болчихсон учраас цаашаа ч гэсэн хүүхдтэй тийм хандлага гаргаж болцсохгүй учраас тиймэрхүү зүйл байж болохгүй байх гэж би боддتي. Нөгөө хүмүүс чинь юу гэдэг тэр амар хүчрхийллийн яг зарим гэр бүлд ч юм уу нийгмийн зарим тохиолдлыг ажиглагддаг байхгүй. Би чинь аав чи юм чинь. Би чаны ээж чи юм чинь. Чамны хідүү хэлэхэд яадیں۔ Чамаа ингэ цохоход яадیں۔ Алцсан ч яадیں। Ингэж бараг тэгдэж шүү. Цохоход алцсан ч яадیں чамаа би төрүүлсэн юм чи алжиж болт юм хаттай гэж бүр амар би бүр тийм юм тиймэрхүү юм кинон дээр ч юм уу ер нь л нэг тийм хандлага байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр нөө хүчрхийллийг зүгээр нэм хүүхэд хүмүүжүүлэх арга гэдэг нэрийн дор хүчрхийллээд байж магадгүй гэж загнаа ажиглагддаг байхгүй. Тэгж болохгүй шүү. Гэтэ орчин нөө нийгэм нь өөр болцсон. Үүний хүүхдийг сургах тийм яг хэлгээл. Гэтэ том болсон хүүхд чинь буруу замаар орох юм бол хомшин санаал зүгээр л дээ. Гэтэ аавда нэг одоо яг эмэгтэй хүүхэд яах нь бол мэдэхгүй юм. Зүгээр яг хилээд ойлгуулчих болох юм. Үнэхээр яг буруу замаар будаа тэгээд яваад байгаа. Юу л аав нь бол ганц удаа алганы амтаа үзүүлэхэд бол нэг буруудах бах уу. Гэтэ ганц удаа л гэсэн болохоос биш байнга зохиод нүдэд гэсэн юм шиг. Буруу юм хийхэд ядаж ямар сэтлээ гэдэг. Тэгээ нэг удаа зохиод бол зүгээрээс одоо тэгвэл бас хэцүү амар ингэж юу вэ? Гэтэ нөө нэг тэгж ярьдэн штэ те. Ингээд өглүүлэх ээжтэй зохиулах аавтай байна гэдэг чинь өөр амар аз жаргал байдаг гээд тэгээ дараа нөө нэг бодоод үзэхэд яалтчгүй яг ерөөдөө тгий санагдсан шүү дээ. Хэрвээ энийг ингэж хийгээд зөрүүдэлж яхад ээж минь тгээ хэлсэн бол ингэхгүй байх байсан да. Аав минь намайг тэнд ганцхан надад ганц л үг хэлсэн бол ингэхгүй байх байсан да гэд харамсахгүй тулд ер нь хүн өөрөө л айгуу тийм зүг байх хэрэгтэй. Гэтэ нэг удаа алдсан ч зүгээр, хоёр удаа алдсан ч зүгээр. Тэр чинь зүгээр тэр хүний амьдрал шүү дээ. Тэр хүн дуулаад гарах хэрэгтэй. Тэгэхээр заавал тийх бас зөв замаар явдвал суралцал хийж байна. Хүн нэг удаа алдаж болно, хоёр ч алдсан болон гурав ч алдсан болно. Яг тэр болгонд л тэр алдаа хийж болохгүй. Аав намайг зодоогүй болохоор би ингэж ээж намайг өглөөг болохоор ч бас буруу шүү дээ. Хүн алдчихэж л тэрэн дээрээ ойлгоод за ингэж болохгүй мэн л гэж боддоо шүү дээ. Алдсан ч зүгээр шүү хүмүүсээ. За тэгээд ерөөхдөө өнөөдөр бид хэд одоо яг өөрсдийнхөө хүрээнд гэх юм уу гэр бүлийн хүчирхийллийн талаар жижиг хөөрөлтөн гэх юм ингээд ярьслаа. Гэхдээ нөө хэдлээ ирээдүйд бас нөгөө гэр бүл бүгдээрээ ингээд төлөвлөөд бас бидраас салаалаа зөндөө олон бидний үр хүүхдүүд ингээ маш олон юм зүйлийн суурин учраас тэгээд гэр бүлийн хүчирхийллийн талаар өөрсдийнхөө зүгээр өнцгөөс ярилцах гэж хичээлээ. Тэгээд хэрвээ яг хүчтэй ч юм уу өөр хин нэгэн гудамж талбайд гэр бүлийн хүчирхийлэл, уялдаа хүчирхийлэл төвчж байгаа юм бол мэдээлж байгаарай манайхан тий. Үнэхээр нөө өөрсд чинь тийм аюултай токсик харилцаа тулах юм бол ингээд тэрийг хайч гэх юм уу орхиж ингэж сураарай. Тийм харилцаанаас болоод ирээдүйд гэр бүлийн хүчирхийлэл үүлдэх маш их өндөр эрсдэлтэй мэн шүү гэж бас хэлмээр байна тий. За тэгээд өнөөдрийн маань подкаст энэ хүрээд өндөрлж гин хамт энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.